Sen bana erkim kınıtı mana Mir Burятия sunugay харакшат. Хойр мянга арвун горманы гэгэн аласы одат гэхэн олус хорындын телевизионна мурисонда тавадыхи харрын арвун дурвуны удыша. Сидин жаповай нырмжыта опера балын балеты театры танхимса алын ханерхакша харакшат солырхым байна. Мане узыкшыды хелгі зүрхейін худылгыжы байыр байсқылын тұрылжы. Алынхын абияс шадыбірті білікті хуғыды тонда шынын үрінуд адаты тінгірді ялалзы бұгыд абахарлы хылжы балына. Ені мұрысаны ансы талынуда нігдіхін гіхіді мұрғылты жүрен гішуд мұрысанды қабадықшы хуғытты орынға ханымжы шуым жылғын удары түрі дара хувалдыжы баға. Полетности звучания не хватило. А так я бы пропустила тебя в финал. Спасибо. Вот это вот «бы» как бы немного нас удручает, так да или нет? Я говорю «да». Отлично. Спасибо. И когда она поет, от нее действительно идет очень сильная энергетика идет. И я говорю «да». Ямыр юмынын хэмба юм ушодот напсашада ямыр юмын дәрі худылхып гіхі хилет алың таң анхар юмы нөріте шукшыды шағыныжы абықы гайшы таң онытей зуйге тенділия. Хайырды хер бұхый уңгірхің шатанодайы болтайын Мир Бурятия телевидение орынғы канал дәрі харолжы байна. Инын бағыл арғы весінті. Юбғы бұл Морисонды ошыжы шада ұхын зоң ины уңгірхің уйлы хірігер машы ехер хонерхың гірте харажы орелданда орығың хугудайы алың зоң таняха мұдыхы балына. Тихіді ины Морисон тоқа хараха улы тұбайқыды санас хұрдыжы. Орелдандымны арылсығын алың хугыд шыны номернодайы бұлдыжы үрдеу бойын харахыды үлі байғагыд түмдігілі. Нүгі жыл иртейін хейманай конкурсты бұлдыжы. Хайхын до хатыр саңғыжы. Бұлтықылы ажыл ябуылжы хилхыжы. Харин ины гэгэн аласы одадай элэкшаде таада орары шада ухуут боғамдыкты. Юбы был Мурисон гыдык юмын бешихын шие тамуш хуне ажа медаралда заатугы байхы яхты юмын гайшы нығыл Мурисогыр тоғытыккы. Юш хада таныр Мурисонда оража зүрхітті зарыктай байхына харолат. Әймгүйгор тайзындер ғарыжа өріго алынды мүдейжі балғат. Бөлік абияса харакшатта бұлығылет тоту тонтанода мүдейжі ават. Тигершие Саша бақшыныртия хэнгідік ажаллат шыны хайхын ду хатыртай балат. Нүгі жылы орылданда харгатет тимы бышыгу. Долгу истыганы тылы горвадыхи хоре илхин норгыжы доғара арвын дүрүте байғылма батоева изалай. Тыры захамина әмеға яңғырвай нетығай тонды хорголида найымыдыхи ангида хорына. Бақшын ешін хорла қамбайын. Сбербанк байрай оршын байдылды арвың менғын түхіріге моңғын шамбари олба.
Улаң уды хатын гошын тавыдыхи донды хорголин хорыкшы Анастасия Носкова хойырдыхи хориды гараба. Тыры арваты Татьяна Штырёвага шабием. Уи би юнш ютухай шаналновый быжы Францин душын Эдит Пиафа гуистхытык дохан кёртыжы жюрин хайшалда тыры хурты бігейші. Хорин менгін тухыреге шаң компанияны титангыжы булгым Анастасия Носковада барёлова. Je ne rêverai de rien, ni de bien comme a fait, ni de mal, tout ça m'est bien égal. Non, de rien, non, je ne rêverai de rien, c'est payé. Avec mes souvenirs, j'allume la feu, mes chagrins, mes plaisirs, j'en ai plus pas cependant, balayer les amours, avec leur trémolo, balayer pour toujours, j'aurai pas à zéro. Je ne rêverai de rien, ni le bien comme a fait, ni le mal, tout ça m'est bien égal. Non, de rien, non, je ne rêverai de rien, car ma vie, car mes joies. Aujourd'hui, ça commence avec toi. There's a fire starring in my heart, reaching a fever pitch, it's breaking me out the dark. Finally, I can see you crystal clear. Go ahead and tell me you are and I lay your shit there. See how I live, but every piece of you don't underestimate the things that I will do. There's a fire starring in my heart, reaching a fever pitch, is breaking me out the dark. The scars of your love remind me of us. They keep me thinking that we almost had it all. The scars of your love, they leave me grateful. I can't help feeling we could have had it all. Rolling into deep, you had my heart inside in your head. But you played to the beat. Baby, I have no story to be told. In one of you, I'm gonna make your head burn. Think I'll need a dance to your despair, making home down your match show the shade. The scars of your love remind me of us. To keep me thinking that we almost had it all. Scars of your love, to leave me grateful. I can't help feeling we could have had it all. Rolling into deep, you had my heart inside in
just what you saw. We could have had it all. We could have had it all. We could have had it all. Rolling into tears. You had my heart inside in your hand, but you played it to the meaning. We could have had it all. Rolling into tears. You had my heart inside in your hand, but you played it to the beat. Том дейді шатын шағыныл мұңлы улаң өді қатыда жолдық арвын ғыруыты Александра Базаровада Англи хылындары ғайар долғанын толы алғықтыва. Түрі Боряд Республиканың үндігітіне нігдіхи лице интернат тұғырына. Байырма Тудупова ғыжы бақшың мұрығын күтілмірідері түрі доғылы жығырына. Қошың мәңғін түхіреге шағыныл Мегафон компаниян толылық шығы Александра Базарова Друзья, абыла. ваши бурные аплодисменты. Обладатель первого места в номинации «Вокал» конкурса «Звезды светлого будущего». Жюрин таң үрхімге тадыролғын қатыр көзі түдік бұлғымы тұқай қория. Деген алысы отыт хайырменға арвын ғырвынғы жорылданы ғырвыдығы ғория жышайты серебряный ключи гыжы қатары ансамбль бата үзілі. Олаң өді қатыды құтылдық әні ансамбль құдығы құхюнадың гыжы қатыр көзі түгінен гетілі Сбербанкын байылығыны арвын менің тұғырығы шағынал абыла. Хореографы Екатерина Геращенко.
Дорогие друзья, дипломом 3-й степени награждается образцовый хореографический ансамбль «Серебряный ключик». Ины жылды осыдха болу гыжы жүрен гышуды татырулғын арады хаттырай Болжамор ансамбль бағал компанияны титан бұлғымы байғылғын ошың менғын тұхырығы Шаң Абаба. Орын хайханы құтылы біргіші Людмила Овчинникова, балетмейстер-репетитор Ирина Хунданова гышит скакалки хаттыры тордха. Вручает представитель компании «Титан». Компания «Титан» всегда поддерживала все проекты, все начинания, которые касаются, в первую очередь, конечно же, детей. Мы ведем и свои проекты «Байкальская рыбалка», но мы не могли остаться в стороне от такого прекрасного проекта. И мы надеемся, что наши победители из Монголии вернутся чемпионами. Ура! Спасибо. Гэгэнга васайготот 2010 урван гыжы олыс хорындын конкурс харакшыт хайшахын дошони его али хатыршыдыйы оғудо шылыжы қарғыға арғы боломжыйо хырылығын байна. Тин хыжынген эмгай улзыйты хорыны юхтейхын ойун ырдыни дамбаева яохыр гыжы доғара Мир Бурятия телеканалы тактахын харакшыдай хайры хорын менгін түхіреге сертификат абаба. Ойун ырдыни дамбаевая Сыригма Падмаева до доложы хорғына. Фирмы Bosch на сумму 20 000. Бурные аплодисменты.
зоны манлай дошингет Монгол хайхын орондо алдаршихын Батмухин Сарантая Зарюта гигэн алысы одут Морисо Харахая Поряд Республика Ережи Улан-Батыр ошхы зорган габиятаны тазаролалсахын байна. Хын гигэн алысы одут хойрменга арвын урбыгын орилданы Улан-Батыр хототыхи олыс хорындың хымжендері тымсихы балап кихиды. Хатыр надыны очарование ансамбль дурун хотыхын гихын хатыр харолжы жюрин тыры тауды гигэн алысы одут орилданы қол шукшы Батмухин Сарантаяға хайшанды хуртын Улан-Батыр лап ошхы балава. Гатна Улан удыды балахын тымсенді хойрдыхи хорыды шалғыржы қарахын толы хорың менғын түгіреге шаң абава. Дурвың хотыхын гыжы хатыр ялы сымы хатырат Галина Верхцайдер Светлана Цветкова хойре одридылғы дыры хутылдык очарование ансамбль хойрдыхи хоры зылба. Скажу, что звездами не рождаются, звезды зажигаются. У нас в компании есть замечательный девиз, с которым мы идем по жизни. Будущее зависит от тебя. Я поздравляю вас и желаю вам творческих успехов. Девки, сюда! Деревня, 4 двора, 4 двора, из ворот ворота, 4 двора, из ворот ворота. На 5-й двор живет миленький мой, далеко живет, частности поддает. А я молода, все догадливо была, а я молода, все догадливо была. Рядышку зашла, на сиделочку пошла. Барыня, 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 сударыня. Весь я не брела, только ночь провела. Прялочку под лавочку сама с мылом легла. Прялочку под лавочку сама с мылом легла. Заря занялась, из постели поднялась. Заря занялась, из постели поднялась. Иду ко двору, старый бродит по двору. Где ж ты была, где ж ты ночь провела? Нигде не была, я на печке спала. Барыня, 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 сударыня. Деревня, 4
четыре двора, из ворот ворота. Четыре двора, из ворот ворота. На пятый двор живет великий вор. Барыня, 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 Тоугой ситхидик жаварник ансамбль Шангай хоре изелей вишьяха сарын туягай нарин хуширге дөрбісіға ол хада малыр хайхы монгол ораңашыха сорған азытны донда нөрліктіба. Мы идем по городу, солнышко светит, люди улыбаются, глядя на нас. Мы счастливы, ну и что же? Всем желаем мы того же. Мы идем по модной улице и поем весенний час. О том, что кончилась зима, невероятная зима, прекрасная на улице погода, и к нам опять пришла она, такая юная весна, и снова просыпается природа. Ба-ба-ду-ба, ба-да-ба-ду-ба-ба, уа-ба-ба-ду-ба. Тормозят водители на перекрестке, постовой сурыкай пропускает нас. Ну, девчонки молодцы, а мальчишки удальцы. Мы идем по главной улице и поем весенний час. О том, что кончилась зима, невероятная зима, прекрасная на улице погода. Проснись и пой, пришла она, такая юная весна 2013 года. Ба-ба-ду-ба, ба-да-ба-ду-ба-ба, уа-ба-ба-ду-ба. Ба-ба-ду-ба, ба-да-ба-ду-ба-ба, ба-ба-ба-ба-ба. Весна. Олаң удыды ажығыдық арың ұрың нахатай роман шаренді Папаридова авыжа олан батыр харгылхын. В городском саду играет духовой оркестр. На скамейке, где сидишь ты, нет свободных мест. От того, что пахнет липой и роса блестит, от тебя такой красивый глаз не отвести. Прошел чуть не полмира, я с такой, как ты, не встретился, и думать не додумался, что встречу я тебя. А я-то полюбуюсь, и сама не знаешь ты, что красота идет нашлепую, королеву красоты. А я иду к тебе навстречу, а я несу тебе цветы, как единственная на свете королеве красоты. С тобою связан навеки я, ты же несчастье, любовь моя. Я гляжу и свет, ничего мне нет, а я все гляжу, глаз не отвожу.
Если вы нахмурясь выйдете из дома, если вам не в радость солнечный денек, пусть вам улыбнется, как своей знакомой, с вами вовсе не знакомый встречный паренек. И улыбка, без сомнения, вдруг коснется ваших глаз, и хорошее настроение не покинет больше вас. И улыбка, без сомнения, вдруг коснется ваших глаз, и хорошее настроение не покинет больше вас. Девочка весна гыжыды толдык Милана Мясникова арвын игнаты. Олаң өтті хугде урылы арвын вұрвыды хет хорголин шая. Над землею мгла, стужа лютая, снежная пурга миру кутала, и кружится снег белой пеленой над крутой горой, либо над рекой. Отчего-то вдруг легче дышится, странный перезвон в небе слышится, зимний спящий лес просыпается, бал весенний бал начинается. На весенний бал, лучший бал на свете, девочку весну в солнечной горе тянчат по облакам 40 звездных скакунов. Мчат во весь опор, статные гривы вьются на ветру, огненные гривы тенью по полям 40 солнечных цветов. Девочка весна, распрекрасная, скромностью полна, очи ясные, тысячи озер отражаются солнечной водой, умывается. Девочка весна, цвет сияние, жизни до земли воздаяние, осеняешь нас ты живой водой, кто был стар душой, нынче молодой. На весенний бал, лучший бал на свете, девочку весну в солнечной горе тянчат по облакам 40 звездных скакунов. Мчат во весь опор, статные гривы вьются на ветру, огненные гривы тенью по полям 40 солнечных цветов. На весенний бал, лучший бал на свете, девочку весну в солнечной горе тянчат по облакам 40 звездных скакунов. Мчат во весь опор, статные гривы вьются на ветру, огненные гривы тенью по полям 40 солнечных цветов. Харин оюн ырдыны Дамбаева хыжынгын аймағы улзыйтын өтігі хазар өті еріжі гігейн аласы одыт мұри сондымны хавада. Тыры орайдол юхтейхын. Харакшыда дору боляхын ины васығықын Моңғол ышыжы мұри соғы ұрғы жылылхы. Onde
Мурисонг хешагда Югere хешагда бухд хибуде иреди бирхи хибудеге инде хо илрулжи гаргашабайна бурят орын самне орыч шигингүй бурят шигингүй ямар ши яхтын унды хитин хохону гыптатиге тиде яхтын сахан илде бирхи хибудеге инде илрулжи гаргаша ежи сашын ажы байтлыйын хиргежи харгайын нежи байны хайымданы Мурисон гыжы Гэгэн аласа одод гыжы Мурисонды хавада жабайын ухибуд шатаха шатада дамжахы буре хархар байтар гэхэр Ньютон дээрэ даляжажа эхилхэдэ аляхын байханха финалы тэмсэнда таняхар уша мыргжилты артистнуда өөрүгэй болошод байба. Игэл иймэ хобилалтын одыя муңлы Монгол орынро орелгатэ балахан Александра Базарова быере узо. Как зовут твоего преподавателя? Барма Базарсадуевна. Что ты планируешь сделать с денежным призом, если его получишь? Не знаю еще. А примерно? Я не знаю. Бухуймунгешмнел хара багаха эхите захате хиламамытхы йохазаншламытхы арденга тухумытхы хехиледлина хатырту хугжумгеше ямарветик выжидитне хотанилсы жигет нигет хола ина мир бурятиешмне бухуй Алан харигурнудор утахтейма дамжолтыйма юмбахта манейма бурятыйма жахын яхтын игедейма бэдл техамдейма хэхын ардхаймдаг жиж ганса бурят буша орт ёши илдвен жахын яхтын игедл хол болтсоктай игедл ипте има хэхын ажаллах же Йохасан шлахиргэж игедл хэхын байдаг орд гурнца хэхын байдаг бурят яхтын хаймдаг зон узжвен хэмдэ. Захит ханор доолахан дон баликтэгэр гүйсэтхэн хатар гэш ямар ши яханы хоны зүрхэндэн орож болохыгэд гэгэн аласа одод 2013 Мурисонды хавадахан охивуд ойлгож бала. Жүрийн гişүүдэр ши харахда орд Бурят Монгол Япон яханы хонууд багашуулай дууга доолахадын хатар наадахадын хүлээж аваад өгдө овёртуковэхэн алдоонуудыя хүр жапхалантай талайын тэмдэглэн заажы угохойм. Тимхэ энэ жылда Шангай хоря излэгүйдө уйдунгой. Удадахи жыл гэгэн аласа одод 2014 сондонне зарыктайхнар хавадахи. Соёл урлай замар ирээдүгөө шылыхы болооха инүмнэ одол хуширхэн тон ихэ хариуцлагатай мэргэжил гэжэ мунонхо ойлгохашхала. Энэ хэрэгтэ багшнараа төрөлхидэ үүргэ ихэ байх яатай. Давдэрэ энэ Мурисо тойлож гарахадамнэ тоха узуулхан бүхий хүнүүдтэй багшнар болон төрөлхидэ эм хитхэгшдэ зүгөө баяр хүргэнэвдэ.
бөгөөд их орнынгоо нэр хөлдий үргэж төрөл бүрээдэнгэ харийн газарт төлөөлж урагштай амжилттай явж хэрэгтэй. Харакшит, мнодеремне инкетевым бурятнега хиндам жолгын эйлшин, монгол улсын габията зужикшин, монгол улсын хоридогар зон жиле манле дочингын нерезергете хуртehын дошин батмункын сарантуя. Sen beno. Sen beno. Сарантуя икше иже мане инкетевым бурятнега же дам жолгы дирже, на улаңы тохот ирже. Баяндатны екі танда хэйни юхургыя. Там өнөдерина улаңы дирет бэхда. Гэгэн алысы одыд гэгэн фестиваль надамы шуук чыболжы ирэгэн байнат. Тегет мыйын диребыши ушуына хорин долон куугыт финалды гаранхавайна. Эни хорин долон куугыды зурган куугыды иншилжы. Улаңы дыры ашха зурган игэл хэхэн кууг. Тема улан батыр ашха куугыды нырыйын нырлыхы гэгэн темы иха мисситеги хо ирэнкай байнат. Тегет эни улан батырты болжы байын мұрый сон тахайны категора. ТВ9 телевизийн одоо санаачлагаар 4-р жилдээ зохион байгуулж байгаа. Гэгийн алсын одод наадмын 2013 наадмын одоо ерөнхий шүүгчээр би 4 жил ажиллаж байгаад маш их сэтгэл өндөр хангалуун байдаг. Энэ гайхалтай хүүхдүүдийн авиасыг илрүүлэх энэ сайхан тэмцээнийг бас Бурят манай Орос албаны улсын Бурят улсын нийслэл Улаан хотноо зохион байгуулж байгаа. Зохион байгуулалтаа Мир телевизтэй хамтран зохион байгуулж маш их баяртай байна. Тэгээ өнөөдөр энэ үдэш Бурятын дөрвөн Эрдмийн театр, Дөрвөж Эрдмийн театрын тайзнаа 27 оролцогчоос 6 оролцогчийг нэрлэнэ гэдэг бол бас хүнд байна. Дээрээс нь би өөрөө ганцаараа тэгэхээр энд бол Бурятын 4 шүүгч ажиллах юм байна. Тэгээд энэ дундаас бид нар бас хоорондоо ярилцаж гарах бах. Хамгийн гол нь энэ жилээс эхлээд Гэгийн алсын одод наадам маань хүрээгээ тэлж одоо Бурят, Өвөр Монгол, Тува, Халмаг энэ улсуудын хүүхдүүдийн авиасыг хөгжүүлэх үүднээс бас энэ улс орнууд руу ингэж бас хүсэл тавьсан явуулсан байна. Энэ хүсэлтийг бол манай Мир телевизийг сайхан хүлээж аваад ингээд хүүхдүүдийн Бурят хүүхдүүдийн авиасыг хөгжүүлэх аянд орсон байна л гэдэг нэ.
Тэгээ баяр хүргэе гэж бодож байна. Энэ сайхан үйлсэд бяцхан үрсийн одоо авиасыг хөгжүүлнэ гэдэг бол маш буянтай үйл гэж би бодож байна. Тийм ч учраас би одоо хичнээн шүүмжлүүлдэгч шүүгч болох хэцүү л дээ. Тэгэхээр хичнээн шүүмжлүүлдэг одоо бараг хойд эцэг шиг хойд их шиг одоо хатуу байна л гэнэ шүүгж байна гэдэг. Хүүхдүүдийн авиасыг ерөн үнэлүүлж сураагүй манай Монголын ард түмэн бас нэлээд эмзэг байсан л тэрэн дээр. Одоо Бурят ч гэсэн анхны учраас тэгж байгаа байх гэж би бодож байна. Гэхдээ дараа жил Гигийн алсын удаг зохион байгуулахад шүүгчнэрд ажиллахад бүр амар болно, төхөн болно. Яг л ихлээр анхны туршлагаас гадна хүүхдүүд мань ч гэсэн тэмцээн ямар болдгийг нь бичлэгийг мэр телевизийн бичлэгийг үзчих учраас мэддэхүүнтэй паниатия гэж ярьдаг шүү дээ, ойлгомжтой болчих учраас дараа жил бүрүүлэн болно. Ер нь ямарваа нэгэн шинэ үйл ажиллагаа эхлэхэд хэцүү байдаг шүү дээ. Тэр үднэс миний сэтгэл их тогтолж байна. Тэгээ бяцхан оролцогч нарт амжилт хүсье гэж бодож байна. Сарантуя энэ тавал өөрөө 27 жилсо тайзан дээр дуугаад болж байна гэж өнөөдөр пресс-конференцэд хэлсэн байна. Тэгээд зүүдний говь гэдэг диск 1993 онд аюуна энсара гэдэг диск 94 онд эд дискнуудыг холбилэн хушаахна хэн байна. Хулшин 2-3 дискэд нэг шагнаагүй байна. Хамт дээрээ 27 жилсо 18 диск бүтээхэн байна. Энэ миний бодоход аргагүй их ажил. Тэгэхдээ таны зубл 22 зууны манлын дуучин гэх юм нэр зэрэгт олгохон байна. Тэгэхдээ поп хатагтай гэх нэр байна. Хатан гэх нэр юу гэвэл мөн хөвөн хүн энэ их ажил ихэхгүй. Энэ 18 дисксо миний бодхолоор 300-аад дуунлаас ахым орхонлоо байха. Тийм олон шинэ дуу амилуулах гэж ямар их бүлэг талаан аргашид бүрээ ажил хэрэгтэй. Эдэнэ хажууды ямар олон клип байм байх. Тэр маш их ажил байна. Тэгээд 27 жилээ өнгөрсөн ханаа өрөнгөө тэр гэрэл зураг үзэсгэлэн гэхэд байна. Манай жил хаяхан тэр концертт нэ дөрөв харт өнгөрөөд байна. Жишээ нэг шидишин гэрет волшебник. Сарантуя дхэлбэл Сарантуя дошин ямар нэг өрөнгөө югшхэлхэв тэр өнгөрхөн ямархан жилнүүд онооцо босвол та ямар онооды ил миний жаргалтай үе гэхэр байна гоо. Би одоо яг амьдарч байгаа 43 насны л бол сая явмаар гэл байна л да штийш. Гэхдээ хүүхэд нас руугаа ч юм уу нэг 5 6 настай үе руугаа эргэж очмаар санагддаг юм шүү. Нэгдүгээр ангийн ч юм уу тэгээд бусд үе бол бүгдээрээ сайхан байсан. Гэхдээ надад бол миний одооны амьдарч байгаа энэ тийм үе мань их аз жаргалтай юм санагддаг. Би өөрийгөө илүү мэдэрдэг, илүү ойлгодог, дээрэс нь амьдралаас юу хүсэж байгаагаа маш их яруу тодорхой ойлгоцсон байгаа үе учраас тийм төгс байх боломжтой ертөнцийн юм болов гэж бодож байна. Яг гэвэл ерөн хамгийн том аз жаргал гэдэг чинь сэтгэлийн ариуслал юм байна. Дотор сэтгэлээ онгойлгох, юмыг сайнаар бодож, сайнаар тунгах. Яг энэ үе бол миний 40 насны үе л дээ. Тийм учраас би бол ичтэн бодцаа баярлаа. Би бол тэгтээ бол 43 наснаас явах гэж байна. Хөргөө босож тэр бүхэн юм эсэтгэлээрээ гарах нэрэ хүндүү байхаа. Өнгөрхөн юм өнгөрөөгээ та явдаг хүн болнод. Тий. Тэгээ хамгийн гол нь цааш маргааш намаа юу хүлээж байгаа тэр надад их сонирхолтой байна л да. Харин та волходо ганцхан доошун биш игээд тэр өөрийн юу гүшхэх аргуй их тэр энэ диск юм гарах их ажил хажуудад на олон зон хөдөлж байна гэж шавд. Тэгэхдээ тэр өөрөнгөө төсвүүдээ хуу тавьж байгаад маргааш 2-3 жилсо юу хөхөв гэдэг би ёстой бизнес вумун болната. Миний батхалар тэр доошин байхынга хажуудаа юу гэвэл зарим доочид гэл да нэг продюсертэй байгаад л тэр продюсеринга гарсо гэхүү зарим залуу доочид гэж хэлээл да тэр өгдөө болбол би ямар дуу доолхови би юу гэхүү ямар стиль жанр авхови гэж нэг боддог доочид байдаг. Та тихдэн болбол тэрний хол өөрөө бодоод явдаг хүн гэдэг эле танд хүнөт тоолдоггүй хилж байдаг зам байдаг. Миний баруун зүүн мөрөн дээр нэг зөвлөгч нар зууж идэг гэх. Их марцгаан жина. Ер нь бол аюулда магадгүй ерөн анхнаасаа л 94 онд би өөрийнхөө сэтгэлийн концертаа циркэд тоглоход
Би өөрөө л менежментээ хийгээл нэг менежер авсан. Тэг ихэнх нэг менежерүүд нь дандаа нэг юм хуураад мэхлээд явцдаг. Тийм учраас ер нь нэг хамгийн анхны менежер продюсеруудтай ер нь таараагүй учраас итгэхээ байсан. Тэг өөрөө хийсэн дээр гэж боддог. Тэгээд дээрэс нь бол миний бодлоор бол ингээд өөрөө хийчих юмэгтэй ер нь бол урьдчилаад зохион байгуулах хэрэгтэй л бахал да. А дээрэс нь би маш их тийм юм уншдаг байсан. Би ингээд нэмтгийн хүн аргагүй амраг нэмтгийн хүн CD-ний тоглолтыг CD-ний презентацийн болсон соёлын төвөргөнд 95 оны 9 сард. Тэгэхэд би Сингапурт очиод энэ CD-гээ компакт дискээр бичүүлж хахад бас бурхан надад бас олон хэл заяасан байна. Сурах авьяас заяасан байна. Би өөрөө англи хэлийг өөрөө сурсан. Тэгээд би ингээд ном сони уншиж байхдаа Хонконгийн жүжигчин од Джеки Чен өөрийнхөө тоглолтыг Сингапурт хийгээд энэ CD компакт дискээ билетэндээ өгөөд ингээд тийм өвөр мөц маягаар тоглолт хийсэн гэж бичсэн байсан л та. Тэгэнгүүт нь би чиндээ ямар үнэтэй доллараар тоглоо яа вэ гэдээ бүгдийг хараад. Тэгээ ер нь ингээд хийчихвэл яасан бэ гэдэг. Яг бол компакт диск тэр үед хүмүүс худалдаж авах хэцүү байсан, үнэтэй байсан. Нэг компакт диск чи 25-аас 30 доллар байлаа шүү дээ. Тэгэхээр нэг 10 доллараар ч юм 15 доллар тоглолчвол CD-гийн дотор нь оруулаад өгчгээ. Тэр их өвөр мөц менежмент болсон. Тэрийг бол хэний ч санаа байгаагүй Джеки Ченгийн санаа байсан. Би олж өмшсөн. Тэгээд гих мэтлэнгээр театрчин тоглолт ер нь мюзикл яаж хийх юм уу одоо хийвэл яасан гэсэн тийм үүднээс манай тэр On of Production Онбат эднэртэй хамтраад хийсэн. За ямар сайндаа 94 онд рок попын хөгжмийн дээд чанал гардуулах ёслыг санаачлагч болсон юм жахууд энэ ч одоо тэгэхээр ч одоо бас нэлээд их тийм өвөрмөц юм хий гэж боддог байсан. Энэ продюсерский болон режиссерский тийм өгөгдөл надад байна. Тийм ч бас би тэрийг өөрөө хийгээд яваад сурчсан байна. Тэр утга аранжировкнд үгүй энд нэг ийм өөр хөгжим байх хэвээр дуурах ёстой. Эсвэл наад гармон дуурах сонь дуураад байна гэж би хэлдэг байсан. Хэдийгээр би хөгжимчин биш ч гэсэн. Тэ. Тэгэхээр энэ бурхан надад бас тийм зайсан учраас өдий хүртэл би өөрөө 27 жил дуулахдаа би даасан уран бүтээл хийгээд л одоо хэн нэгнээс хараад биш те. Юм хийж явж чад чинь бүтэн жилийн туршид одоо 43 та дуучин хэд бас жоохон завтай болмоор штэ. Улам л завгүй болж байна. Залуу сараагаас бүр их ингээл өдрө болгон тоглолттой 7 хоногт бүр 4-5 удаа мейкап хийн үсээ янслан бүр сүлдээ ёо хэвээ хэцүү байна гэд. Тэгээд сая Бурят руу би зугтлаа штэ. Одоо олон хоног яваасаа гэж бодлоо. Яагаад бол бас Улаанбаатар их олон тоглолттой байна. 1-2 хоног бас ажиллаа мартаад Улаанбаатар цахан татсан орж залбираад Байкал далайн хэрэг дээр очиж хамруул яасан бэ гэж би бодож байна. Би маш их ажилдаг. Хүн өдөрт нэг 8-аас 9 цаг юм уу та 6-аас 8-9 цаг ажилдаг бол би 12-аас 14 цаг ажилдаг. Энэ бол миний бодлоор эмэгтэй хүнд хатсан асуудал гэж би боддог. Тэгээд өөрөө ирэхгүй нэг жоохон амармаар санагдаад бүр нэг найдвартай эр хүний ингэрт налдаад ажил хийвэл дандаа гэр орны цэцэг суулгаад сарнаа цэцгээ ягаад хоол хийгээд дэлгүүр яваад те гэрийн эцэгтэй ажил хийвэл яасан гоё би шая боддог байхгүй. Яг л нөгөө хүн бас удаан ингэдэм юм гадуур ажил хийгээд ингээл дандаа дууны урлагийн ажил хүмүүс сараа гоё штэ ингээл дурлагийн хүн чинь ингээл байн горой болгон мейкап хийгээл тайзны өмнө ерөөсөө хөвшөрдөг залуу хэвээрээ гэдэг боловч төмстөө урах хийгээд зогсмор сууддаг штэ. Телевизээр ингээд дуртай нэвтрүүлгээ үзээд төмстөө ургаа хийгээд хүүхдүүдтэй хоолоо хийгээд ингээд те өглөө нь ямарваа нэг юм нүрэмэ бодохгүй яарахгүй нэг гоё кафенд найз бүсгүйтэйгээ кофе ууж сууж хүрнэх ч юм сайхан биш үү. Энд ч бас нэг жаахан шүү. Тэгэхээр ер нь юу хийсээд байна гэхээр цараа жоохон амрах гээд байгаа. Тэгтээ би бол маш сайн амардаг л да. Хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ ч гэсэн амарна. Тэгэхээр амархадаа яагаад амардаг? Яаж амардаг вэ гэж гүйл. Тийм юу энийг их өдөр бүхэнд нөө стресс хийлдэ ха. Тэр их ажил хийж байх хүн нэрэж шин амарх юм. Би хуцаа салгаад хөдөө сая би бол өнгөрсөн хагасаа дээр би яаж амарсан бэ гэхээр би цэцэрлэгт цуслангийнхаа эдлэн газарт цэцэрлэгт нөгөө мөчрийн тайраад нөгөө ботнуудаа мөчрүүдэн тайраад өөрөө тайраад тэгээд юуг н өвсийн цэвэрлээд шар өвсийн цэвэрлээд услаад цэцэг алидын суулгацсан штэ. Тэгж амарсан. Дараагийн Буриадаас буцаж явахдаа хөдөө очиж амарна. 1-2 хоног ч юм. Эсвэл олон хоногор амрыг гэвэл нэг Мальдив арал руу явна, Бали арал руу явна.
одоо хүн очиж үзээгүй Хавай руу явна те. Очиж үзээгүй газар байдаг. Тэгээ энэ зам бол би Байкал дээр чи асамрыг гэж бас бодож байгаа. Юу ч бодохгүй явган алхаал загас бариад ч юм уу тэгэл нэг тийм тайван амгалан усны ингээд урсгалыг харж сууч хамгийн гоё амралт. Дуртай юм хин чинь том амралттай. Тийм аа. Тэгээд юун та өөрөө ямар юмд шүтдэг. Юугвол урлагийн хүнд заатгүй нэг юмд шүтэх ёотой гэж би боддог. Ямар да нэг юмд залбирах ёотойгоо. Юубда нэг юмд заатгүй бүди бурят монгол шууд ихэнхдээ буддын шашинтай байна та. Би бас буддын шашныг шүтдэг хүндэлдэг. Мөн тэнгэрийн шашныг хүндэлдэг. Бөө тэгэд би их олон удаа ингээл шагнал аваад би сахиусан тэнгэртээ талархаж үзээгүй. Би ээж аавдаа талархдаг. Бурхан багштаа талархдаг. Их орондоо талархдаг. Багш нар одоо энэ хөгжмийн зохиолч нарт баярлдаг боловч нэг ч удаа би өөрийнхөө Саранця гэдэг хүний сахиусан тэнгэрт баярлсан гэж би хэлж байгаагүй. Яг ч би өнөөдөр Улаанудад ирчээд Дөрийн театрын энэ сайхан VIP руунд сууж байхдаа би өөрийнхөө сахиусан тэнгэртээ баярлж байна гэж хэлмээр байна. Хүн болгоныг хамгаалдаг сахиусан байдаг гэж ярьдаг. Тэр сахиусан тэнгэр магадгүй миний сахиусан тэнгэр их тийм сэтгэлийн хөдөлгөөтэй сахиусан тэнгэр учраас намайг өдийн хэмжээний 27 жил ингэ сэтгэлийг минь хөргөхгүй сэтгэлийг минь алдуулахгүй ингээд намайг ингэ авч залж явж миний одоо өдөр тутмын боддог энэ солгоонд орж ирж байгаа энэ гайхалтай бодлуудыг төрүүлж өгдөг байх л та. Тэгжиж би өдийн хэмжээний дуулж бас миний зарчим байдаг юу вэ гэхлээр одоо орос хэл дээр бол ньюби некради нилги гэж ярьдаг шүү дээ. Худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, хүн алахгүй, амьтны гол таслахгүй гэсэн үг. Тэгээд шударгаар байх. Шударгаар гэдэг нь бол ерөнхийдөө нэгүүлсэнгүй өгөөмөр хүнийг уучлж чаддаг байх. Хүний дутагдaltaй эдгээр эвлэрэх хамгийн гол нь өөрийнхөө ямарваа нэгэн амжилтанд хүрэхин тулд би сэтгэлээ чөтгөр туталдахгүй байхыг хичээдэг. Сатанад өөрсдөө сэтгэлээ хөдөлсөн усуд байдаг л да. Альтернэр амархан олохын төлөө бол альтернэр гэж юу юм бэ те? Нэр хүнд гэж юу юм бэ гэж хоёр өөр шүү дээ. Альтернэр нэр хүнд гэж хоёр өөр л дөө. Нэр хуурахаас яс сугар гэж ярьдаг. Шудраг хүний нэр хүнд гэдгийг бол олон жил дамжилж авч яваад өргөж барахгүй хувааж идээд дийлэхгүй тийм хүндтэй байдаг гэж би боддог. Тэгээд миний хүүхдүүд ээжийнхаа нэр хүндийг их өндөрт өргөж явах болов гэж би боддог. Яагаад вэ гэхээр би ээж аавынхаа нэр хүндийг маш их өндөрт өргөхийг боддог. Батмүх гэдэг хүний охин, Таня гэдэг хүний охин ямар хэмжээнд явна? Тэр нь манай ээж аав нэр хүнд өргөгдөж явдаг. Тэгээд манай ээж аав маш шудраг насаараа ажил үйлссэн сайхан улсууд байдаг. Тэдний тухай нэг жаа хөөрөг тийм аа. Галсан жимцэн Батмүх гээд Улаанбаатар Төв аймгийн Баян сум, Баян жаргалын ялах сум төрсөн. Манай өвөө Галсан жимс гэдэг өвөө бол жин тээдэг алтан мөнгөний дархан уран хүн байсан. Эмээ хас гэдэг нэртэй их сайхан тийм хүн байсан. Тийм нийтж тийм өндөр ээж гэж нэртэй байсан. За манай ээж бол Орос улсын иргэн байж байгаа Якут үндэстэн байж байгаа цайхан Монгол улсын иргэн болсон. Манай аавыг 66 оноос хойш нөхрөө дагаж ирж Монголд амьдраад суушаад юулан энд СССР гүрэнд хорхонго юунд Ирхүү хотод танилцаад хурмаа хийгээд манай эгч Сарангой Ирхүүт төрөөд ингээд тэр хоёр маань бол Монголд Улаанбаатарт ирээд ажилласан. Амьдралаа холбоод тэгээд олон жил амьдэрсэн. Манай ээж бол одоо баг монголчцсан маш их сайн монголоор ярьдаг, монголоор бичдэг. Цагаан сар их сайхан хийдэг, тийм сайхан хөгжилтэй хөгшин байдаг. Тэгээд би бол өөрийгөө гэж боддог ерөн азтай сайхан аав ээжийн ерөн их азтай охин гэж боддог. Тийм үүднээс би өөрийнхөө хүүхдүүдийг аз жаргалтай байлгах гэж. Таны хүүхэд хэд настай вэ? Миний хүү эрхэм бэлэг 16 хүрч байна. Миний охин хулан 27 сард. Тэгээд хоёр сайхан эрдэнэтэй учраас бол одоо бурхан надад хүнд заяах хэвээр бүхэл юмэг заяалаа бэлгэлж байна. Тийм учраас энэ бурхнаас авсан энэ хайрыг би бусдад бас түгээх учиртай. Тэр үүднээсээ би энэ дуулж явдаг,
хүмүүсийг баярлуулж явдаг. Сая дарханд гэхэд би 8 наснаас ирсэн найзтайгаа таарад найзтай тусалж чагаад ирсэн. Тэг ер нь нэг амьдралын туршид 27 жил Монголын ард түмнийхэн хайранд умбаж явах тусам би нэг юм ойлголоо. Энэ хайрыг дааж авч явахд маш их үүрэг хариуцлага байна. Үүрэг хаа. Дээрэс нь энэ хайрын ачийн эргэж хариулах яаж хариулах бол би одоо хайр их хүнд байдаг бахал гэж би боддог. Тэмч тэр хүнд ачааг их тийм үүрж явахд хэцүү. А гэхдээ сайхан таатай байдаг. Одоо сарантуяа бол ерөөсөө ингээл нэг амьд паспорт гэдэг шиг тий. А гэхдээ манай Монголын ард түмэн их тийм хүнд хайраа өгөхтэй, уран бүтээлч таараа өгөхтэй сайхан өгдөг. Тэмч тэр хайрыг гоё өргөж явах хэрэгтэй. Өөрөө ч мөн адил энэ хайрыг хариулж өгч явах хэрэгтэй. Ганцхан ард түмэндээ биш юм бүхэл ойр дотнд байгаа хүмүүстэй ч гэсэн урам хайрлах. Годамжаар явж байгаа нэг танихгүй хүнлөө ингээд нар гартал тэнгэр одоо цэлэнтэл мишээж болно шүү дээ. Энэ бол хүнд өгөх хамгийн том буян гэж би боддог. Би танд их хэний юхурквэн бэ ямар хайхан өгнүүдээ хөвбөгэшвэ тэрмнэ нэг бишихэн хишэл гэж хөвхөө хишэл бопти ягаад ажимэдрхав гэхэн ягаад хүнгэш өрөнгөө жаргал гэши олхов гэхөө тэгээд юм та өөрөө болвол игэт нэрэшиш бүхий тэр бурхны заяахан бүхий юм хоо аваад байна гэж бодж байна. Харин залуушулд хүүгт гээлда тэр өрөнгөө ужим харгый дээр гарш байсан хүн зонд залуушулд юу хэлмэр байна ба. Ямар захиаг хөө. Ингээд намайг нэг бурхны номлогч гэж бити бодороо л да. Зүгээр би их уншдаг л да, ном уншин хүмүүсийн яриаг сонсдог. Ингээ хараад байхад бид нар их тийм талархаж чаддгүй усуд юм уу да. Ер нь өдөр болгон нөгөө номлогч усууд чинь ингээл хоолоо идэхдээ талархал хоолоо идэдэг штэ тий. Бурхан багш минь би бол тийм айхтар одоо бурхан номлогч биш ширнэ. Биднэрт одоо ширээ дүүрэн энэ сайхан хоол зоог бэлгэлсэн, танхим дүүрэн хүн бэлгэлсэн, найз нөхөд бэлгэлсэн бурхан багштай баярлалаа гэж би талархдаг. Энэ талархах гэдэг юмыг л ерөөсөө хүн өдөр тутамдаа ингээл Жанна надад жоохон туслахад л би баярлах хэрэгтэй юм байна л да. Тэгэхэд энэ талархлыг хэлж сурахгүйгаас болж хүний сэтгэлийг тийм хэрцгий болж эхэлдэг юм байна л да. Зөөлөн болдгоо. Хатуу болоод байдаг. Тэгээ энэ сэтгэлийг л яах хэрэгтэй. Залуучууд яавал жаргах вэ гэхэлэр хүн энэ олон хүслийг биелүүлж юм бол жаргана гэж боддог юм байна л да. Нэг юм хитчвөө. Жаргалтай байхад бол нэг их юм хүсэх хэрэггүй ч. Много желаний надад гэж ирдэг шүү дээ, тий. Хамгийн гол нь өөрийнхөө хүслийг хязгаарлаж сурах хэрэгтэй. Хит их хүссэн юмнасаа татгалзаж тэр хүслээсээ татгалзах чадвар бол энэ жаргалын эхлэл гэж байгаа юм л да. Та маш амттай бялуу идэх гэж байгаа бол маш амттай бялуу идсний дараа тэр бялуу хүмүүгээр худалдаж явахын тулд ажиллана. Тэр бялуу идсний дараа ходоод гэж чинь боловсруулах уу те. Гих мэтлэнгээр ас үр дагавар гарч иж байгаа юм байна. Тэгэхээр бялуу амттай шүү гэж бодоод идэхэ болчихвол юм бол татгалзчих юм бол энэ бүх зовлонгоос ангиж ярахаар байгааз асуудлаас. Тэрнтэй адилхан хүн ертөнцид ч гэсэндээ эд хогшил ч юм уу, амьдралын алдар нэр ч юм уу ямарваа нэгэн хит их материалыг дагуурсны төлөө юмны төлөө явсаар байгаа. Хүний мөн чанар гэдэг хүний нөгөө дахин давтагдчихгүй тэр хайр гэдэг чинь бол брэнд ч юм уу нэг үйлдвэрлэсэн юмнаас бол хамаагүй илүү л дээ. Хүний одоо үнэнч сэтгэл ч юм уу те эсвэл одоо бүх юм чөлөө цагаар золиослж байгаа энэ байдал ч гэсэн бол ямарваа нэгэн Lamborghini машинаас л үнэтэй гэж би үзээд байгаа юм л да. Хүний энерги, хүний сайхан сэтгэл бол ямар ч одоо 5 одтой зочдлын пентхаус өрөөнөөс л үнэтэй гэж би бодож байгаа юм л да. Тэгээд юмны үнц нь гэдэг бол олон оронтой тооноос гадна мэдрэгдэж байгаа эргээд ирж байгаа тэр соронзон долгионы мэдрэмжээр л үнэлэгддэг гэж би боддог. Тэгээ тэр утгаараа хүний хайр, хүний хүндэтгэлийг хүлээж авна гэдэг бол энэ бол бүр той томшгүй мөнгнөөс илүү үнэтэй олц юм. Энэ олзыг арвижуулахын тулд банкнд хүүтэй хийлэх биш. Сэтгэл зүрхэндээ тэрийг үржүүлэх хэрэгтэй. Үржүүлэх нь бол ерөөсө
сайхан сэтгэлээ үзүүрч шарт тус гэж ярьдаг шүү дээ. Тэгэл цааш үрждэг. А нэг муухай юм бол хэд дахин муухай болж үрждэг бол сайхан юм үржихэд бас хэцүү их удажиж үрждэг. Тэгээ тэр философиг надад хэн нэгэн зааж өгөөгүй. Би өөрөө амьдрал маань намайг надад сургасан гэж би бодож байна. Тэгээд энэ философитой байхад бол би хорвоо дэлхийг хоёр хөлөөрөө ч туулахад бэлэн байна. Баярлалаа танда маш их баярлалаа. Сарантуя танда захиохэ ажилтны улам их урагштай химоринтны одо игедла улгандылхэ хөргөмжтэй тэнгэрхэ тэтгэмжтэй явагдаа гэж хүсэх байна тий. За баярлалаа. Мах баярлалаа.
Сэмэцхану! Добрый вечер, мои дорогие. Я очень соскучилась. Та бүгдтэй уулзах их бодлоо. Энэ гайхалтай тэмцээн гигийн алсын одод наадмыг санаачилсан манай Монгол улсын шилдэг телевизийн нэг TV9 телевизийн хамт олон бас намайг надад их том одоо хүндтэй үүрэг даалгавар оноож Бурятад болж байгаа гигийн алсын одод наадамд оролцоорой гэсэн том даалгавар өгсөн. Ингээд өнөөдөр манай Бурятын Дуур бүжгийн эрдмийн театрын одоо үзэгчдийн суудлаас манай Бурятын бяцхан авиаснуудын тоглолтыг үзэж гайхалтай тоглолтыг сонсож биширлээ. Баяр хүргэе. И, конечно, я не смогла не спеть песню о матери, потому что если бы не матери, конечно, матери, все матери, монгольские, бурятские, русские, матери всей планеты, все любят, лелеют своих детей. И, конечно, наше будущее – это наши дети. И, конечно, хотелось бы исполнить тоже песню под названием нашей древней столицы Монголии «Каракарум». Эту песню я пела в 1992 году. Это был мой дебютный альбом. И, конечно, очень хотелось бы тоже вспомнить и преподнести вам эту новую версию «Каракарум». Спасибо большое! Уйми тимсэлтэй чамсаа чгээсэн Уву дэдэс минь завта урасан Уин одонд дүрсэгдэсэн үндэснийхээ хотыг босож Зачичался Хархорё, хархорё Ханчугуй хосгүй хо Хархорё, хархорё Хатдаг дуруу исэн ирдээ Хархорё, хархорё Хангуудын хаш ордоо Иртэг хотоо боссон гинэ Хархорё, хархорё Ханчугуй хосгүй хо Хархорё, хархорё Хатдаг дуруу исэн ирдээ Хархорё, хархорё Хангуудын хаш
Маш их баярлалаа.